Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За би судлаа үзэн чанарын удирдлагын төвийн мөрөгчлөлтөн бочлон байна. За би та бүхэндээ өнөөдөр Койко улсын хамтран ажиллагааны байгууллагын өцөлтгөө тусламжийн хүрээнд манай байгууллага дээр хэрэгжиж буй Монгол улсын дээр эрхлэн техникийн хяналтын үйлчлэгийг хөгжүүлж техникийн хяналтын үйлчлэгийн томд хөрөмжийг сайжруулах замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг дэвшлүүлэх төслийн хүрээнд бүгд найрамд тусалж улсад сургалтанд хамрагдаад ирсэн талаараа та бүхэнд цуврал видео танилцуулгуудыг хөрвүүлэхээр бэлтлээ. Төслийн бүрэлдэхүүн хэсэг бол боловсон хүчнийг чадахжуулах нэг том зорилт бий. Энэ зорилтын хүрээнд Улаанбаатар хотын техникийн хяналтын үйлчлэгийн төвийн дарга нар болон инженерүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг эхний ээлжинд Улаанбаатар хотоос мордсон. За цаашид төслийн хүрээнд бол 25 он, 26 онуудад бол үе шаттай инженер техникийн ажилтнууд маш олон хамрагдгаар байгаа. За тэгэхээр бүгд найрамд Солонгос улсын тээврийн аюулгүй байдлын агентлаг буюу TS гэдэг байгууллага бол манай төслийн гүйцэтгэгч. Өөрөөр хэлбэл бид бүхэнд бүгд найрамд Солонгос улсын туршлагыг хуваалцах, манай улсын цагуур орчны нөхцөл тохирсон ийм тоног төхөөрөмжийг бас үйлдвэрлэх энэ ажлыг хариуцсан хийж байгаа. За энэ байгууллага нь төмөр замын тээвэр, авто замын тээвэр, агаарын замын тээвэр, усан замын тээвэр гэх мэтчлэн тээврийн бүх төрлүүдийн тээврийн хэрэгслийг бүгд найрамд Солонгос улсад импортлохоос эхлээд үйлдвэрлэхээс нь эхлээд түүний ашиглалтын үеийн болон устгах үеийн бүх хяналтыг, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлдэг ийм төрлийн өмчит байгууллага байна. За бидний сургалт ингээд тестээр ихэлсэн. За ингээд 7 хоногийн 3 өдөр танхимаар сурчаад өргөжлөлт дадлага бол салбар онцлогооны төвүүд мөн төлөвлөгийн чиглэлээр байгууллага дээр очиж хийсэн. За ингээд Солонгост бол баян цаг захиалгаар үзлэгтэй хамрагдана. Тэрнээс биш зам дээрээс шууд үзлэгтэй орё гэдээ ороод ирэх тохиолдол их байна. За ингээд захиалган дээр хэдвэр шугамаар орох уу, аль өнгөөр орох уу гэдэг ингээд ороод ирнэ. За үзлэгийн шугамын байдал бол манайх дээр ерөнхийдөө ижлэхэн. За автомашины гэрэл тохиргоо алдагдсан бол тэрийг тохируулаад өгчдөг. Өөрөөр хэлбэл тохиргоогүй байна гэж унгадгүй байна л да. Тохиргоог нь хийж өгдөг. За өнөхөр механик хэмтэлтэй тохиргоо авах боломжгүй бол ундаг. За үзлэгийн талбар тус бүр дээр нэгэн үздэг. Төрөний гэрэл үзчихсэн хүн бол явах анги үзэхгүй. За энэ хүн бол ингээд тооромж тэнглэг явах ангийг үзээд энэ утааны үзлэгийн шугам дээр ирээд тээврийн хэрэгслийг бэлдээд ингээ яваад өгдөг. За ингээд технологийн хэмжилтийг бол өөрөн хийн. За энэ бол нөгөө тас урдаг шуг. За утааны багцтай шууд халбах юм байдлаар зохицуулсан. За ингээд утааг үзэхдээ бол хөдөлгөөрийг ачаалтайгаар тээврийн хэрэгслийг 40 км/цаг хүртэл хурдлуулж ингэж үздэг. За энэ үед бол яг бодит хэмжилтүүд гардаг юм байна. За 40 км/цагаас дээш хурдтай үед азотыг бодит хэмжээгээр ялгардаг. Энийг хяналт үзлэгээр тогтоох боломжтой ийм байдаг. За энэ их сууртайхан өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч нар нь бол үзлэгийн зааланд холилдоод авах боломж байхгүй. Тэрийг хоригддаг. Тэгээд ингээд тээврийн хэрэгслээр эмчилгээний инженерт өгчгөөд за ийм тусгай ийм бүсээр цаашаа хүлээлгийн өрөөнд очиод суудаг. За ингээд энэ нь бол үзлэгийг хийх инженерт бол ямар нэгэн дарамтгүй. За дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдал бас хангагдсан. Өөрөөр хэлбэл үзлэгийн шугам дээр хүмүүс голтолцсноор бас энэ хүний амнаас ирсэн ийм ослол энэ гарч ирсэн юм байна. Тэр бол өөрөөсөө энэ үйлчлүүлэгч нар бол ингэж тусдаа хүлээлгийн зааланд хүлээж идэг. За энэ магадгүй аюулгүй ашиглалтаас ингэж байх ийм давуу талуудтай байдаг. За ингээд хүлээлгийн заал нь бол нэг иймэрхүү байдалтай. Энэ дотор анхан шатны хэрэгцээнээс эхлээд хөдөлгөөний аюулгүй байдлын санамж, самбар,
зааварчилгаа гэсэн юм болон маш их өлгөөтэй байждаг. Тэгэхээр энд ингээд хөлөгийг сууж байгаа ослын статистик үзүүлэлтүүд за түүн дотор тээврийн хэрэгслийн техникийн өргөн бус байдлаас шалтгаалсан ослууд за мөн нийтийн хэрэгцээний нэг авто зам дээр оролцож замын хөдөлгөөнд оролцож байгаагийн хувьд бусад одоо тээврийн хэрэгслийн эзэмшигч нарын өмнө хүлээх үүрэг хариуцлага гэх мэтлэн юмнуудыг танилуд орчилсан юм мэдээлэлүүд өгөх юм байна. Алтан шар зам танил зүйтэй сайхан байхыг өрөөгд энэ удаагийн өгөн хэмжээний видеого энэ дүрээд өндөрлөе. Дараагийн удаа тээврийн хэрэгслийн техникийн өөрчлөлтийн талаарх мэдээлэлтэйг уулзъя. Баярлалаа.